За сайн байцгаана уу та бүхний орой мэндийг айлтгая. Уламжил болсон К клубээс 3 өдөр болгон зохион байгуулдаг ярианы энэ удаагийн дугаарыг одоо эхлэе. Цаг жоох оройтчлоо тэгээд. За та бүхэнд өнөөдрийн бүглөнөөс үл хамааран цагтаа ирсэн явдалд талархал илэрхийлье. Энэ удаагийн ярианы сэдэв бол Имэн Батлар гэдэг зохиогчтой чөлөөт нийгмийн үндэс гэсэн номын хүрээнд яриа хийхээр би илтгэлээ бэлтлээ. За юуны түрүүнд энэ номынхоо зохиогчийг та бүхэнд бас товчхон танилцуулчихъя. Имэн Батлар гэж энэ хүн бол эдийн засгийн ухааны доктор. Эдийн засгийн ухааны доктор одоогийн хасж байгаа албан тушаал нь бол Адам Смит гээд чөлөөт зах зээлийн үжил санааг түгээн дэлгэрүүлдэг 70 донд байгуулагдсан институтийн захирал. Үүнийхээ хажуугаар анх Хайек найз нарынхаа хамт зохион үүсгэн байгуулж исэн Монпреллин гээд бас энэ чөлөөт зах зээл либерал үжил санааг түгээн дэлгэрүүлэх одоо зорилготой think tank-ийн нарийн бичгийн дарга ийм цол албан тушаалтай хүн байгаамаа. Энэ хүн ер нь одоо миний тоосноор 25-6 гурийн хэмжээний одоо энэ шиг нэг 100 хэдэн хуудастай тийм ном зохиосон. Тэгээд хэдэн 10 нийтлэл бас бичсэн. Ер нь бүтээлч байдлаараа маш идэвхтэй ажилладаг тийм хүн байна. За энэ хүний товч намтрыг бол зүгээр та бүхэн миний бэлдсэн инфографикаас харна үз. За Имэн Батларын энэ бичсэн номнууд нь энэ Institute of Economic Affairs гэдэг Лондон төртөө байгууллагын эрхлэн хэвлэж гаргадаг. Хэвлэж гаргахдаа бас онлайнаар байршуулна, бас хэвлэмэл байдлаар байршуулдаг. Тэгээд энэ би өөрийнх нь гаргасан сүүлийн хэдэн номны зүгээр скриншот дэлгэцэн дээр хийгээд тавьсан. Энэ та бүхэнд харуулж байна. Энэ номноос энэ хүний гаргасан номнуудаас би чинь одоогийн байдлаар нэг 3 номын орчуулж гаргасан. Нэгийг Алтан тариа ивент итгээд олон хуваар хэвлэлцэн та бүхэн ярианы дараа эндээс худалдаж авч болно шүү. Хамгийн сүүлийнх нь ном гэх юм бол юу вэ? Энэ миний орчуулсан Hayek'ийн Law, Legislation and Liberty гэдэг номыг яаж унших вэ гэдэг гарын авлагыг дөнгөж саяхан хэвлүүлээд зохиогоод гаргасан байна лээ. Энийг биш та бүхэнд бас дуулгах гээд энд үзүүлж байгаа. Institute of Economic Affairs гэдэг нь болохоор Hayek-тай 1950-ад оны үед Anthony Fisher гэдэг 8-чин хүн би одоо хангалттай мөнгөтэй боллоо, нийгэмдээ ямар байдлаар хувь нэмэр оруулах вэ гэд санал өөрийнх нь зөвлөгөөг асуух үеэр Hayek-гүй улс төрчдөд битгий мөнгө зарцуул, оюутан залуучуул нийгэмд рүү хандсан хүмүүст одоо мөнгө зарцуулаа гэж хэлснээр нь энэ сан байгуулагдсан гэдэг юм байл. Энэ сан бол тийм учраас би зүгээр цухас жишээ болгоод үрдэх га та бүхэнд. Энэ байгууллагын бас нэг хэлэх ёстой юм нь болохоор энэ байгууллага ерөөсөө төр засгаас санхүүжилт авдаггүй. Хэвлүүлсэн номныхоо борлуулалтаар тэгээд хувь хүмүүсийн хандвар юу яадаг. Санхүүжиж явдаг тийм байгууллага байгаамаа. Тэгээд энэ дурдсан 2 байгууллага хоёулаа яг саяны зарчмаар явдаг. Тэгээд одоо миний мөрөөддөг юм гэх юм бол нэг мөрөөдөл гэх юм бол Монголд одоо мөнгө чинээтэй болсон ийм Anthony Fisher шиг тийм хүмүүс олон гарч ирээсэ. Тэр улсууд төр засгаас үл хамаарсан ийм бодлого гаргадаг think tank-уудыг одоо хандив тусламж өгж одоо ивент итгэж үйл ажиллагааг эхлүүлээсэ гэж хүсдэг. Тэгээд тгийг дурдах гэж энийг би та бүхэнд ярьж байгаамаа. За чөлөөт нийгмийн үндэс гэдэг энэ номны нэрнээс нь би эхлэе л да. Чөлөөт нийгмийн үндэс суурь нь одоо юу юм болоо? Энэ бол эрх чөлөөтэй хувь хүмүүс. Тэгвэл эрх чөлөөтэй хувь хүмүүс гэж юу юм бэ? Ямар хүмүүсийг хэлдэг юм бэ гэхээр эрх чөлөө өөрийнхоороо үйл хийх эрхтэй тийм хүмүүсийг л эрх чөлөөтэй хүмүүсийг л одоо эрх чөлөөтэй хүмүүс гээд байгаа. Ер нь
Тэгээд эрх чөлөө гэж юу юм бэ гэхээр хувь хүн бусдын ямар нэгэн шахал дарамт, албатлаг, хориг саад зааваргүйгээр өөрийн зөв гэж үзснээрээ үйл хийх, сэтгэн бодох, ярьж хэлэх тийм төлөвийг л эрх чөлөө гэдэг. Эрх чөлөө бас өөр юугаар контекстээр бас хэлж болно. Эрх чөлөө бол надад хамгийн их таалагддаг ишлэл юм л дээ. Эрх чөлөө бол бусдад саад болохгүйгээр өөрийн аз жаргалтай хүрэхээр өөрийн зөв гэж сонгож авсан арга хэрэгслээрээ одоо тэмүүлж зорихыг одоо эрх чөлөө гэд хэлдэг. Би тэрэнд их дуртай. Хүний аз жаргал бол ямар ч байж болно. Одоо агуу даянчил суух ч юм уу, сайхан машинтай, сайхан байшинтай, сайхан их нэртэй болох, улс төрч болох ч гэдэг юм янз янз. Хамгийн гол нь энэ эрх чөлөө бусад хүнийг энэ эрх чөлөөгөө эдлэхдээ бусад хүнийг ерөөсөө хохирохгүй байх шин. Гол үндсэн тулгуур одоо зарчим нь юм уу. За эрх чөлөө бол ер нь хүмүүн төрлөختний олж нээсэн одоо хүч гэх юм уу, одоо сэдлийн хамгийн хүчтэй эрх чөлөө эд баялагийг бүтээн, эрх чөлөө шин санаа, шин бүтээл, ив найрыг бүтээдэг. Энэ бол ерөөсөө одоо шахвагдашгүй, миний үзэж байгаагаар бол одоо шахвагдашгүй одоо маш их эрч хүчтэй тийм хүч байгаамаа. За эрх чөлөөний нэг хэлбэр гэх юм бол аз жаргалд хүрэх бас нэг хэлбэр гэх юм бол нөгөө мэдлэгт зорих, одоо үннийг ирж хайх тийм хүсэл бас мөн гэж боддог. Энийг Аристотель бас хэлсэн бид хамгийн дээд аз жаргал юу вэ гэд хүмүүс аз жаргалыг ангилчаад ангилсан юм дотор нь одоо эрх чөлөөгөө эдлээд үннийг олж ирж хайх одоо зорилго бол хүний хамгийн сайн аз жаргал юм аа гэсэн би энүүтэй бас санал нийлт юм аа. За эрх чөлөө гэхлээр юу яаж хүний өмч хөрөнгийг дээрэмдэж болохгүй, хүнийг зодож алж талж болохгүй. Эрх чөлөө хаана дууст юм бэ? Эрх чөлөө одоо хүмүүсийн дунд хамгийн их одоо тархсан нийтээр мэддэг жишээ бол таны гараа савлах эрх чөлөө чинь таны гар миний хамрын үзүүрт ирэхэд дууснаа гэдэг одоо аксиом гэх юм уу, хэллэг л хамгийн сайн харуулдаг. За бусдын эрх чөлөөнд халдж байгаа үйлдэл юу вэ гэдэг юм бол хүний бие талдах, хийж байгаа ажилд нь хөндлөнгөөр оролцож зааварлах, хийсэн бүтээлийн хулгайлах, өмч хөрөнгийн дээрэмдэж авах ч юм уу, хуурч авах мах бол ерөөсөө бүгдээрээ хүний эрх чөлөөнд халдж байгаа үйлдэл. Энэ эрх чөлөөнд халдж байгаа үйлдэл чинь бас нөгөө төр засагт бас хамаатай. Тэрийг би дараа нь слайдууд нь гарч ирлээ та бүхэн хэлж өгье. За эрх чөлөө одоо эдийн засгийн хувьд, ёс суртахууны хувьд яг ямар үндэслэлтэй, ямар амжилтанд хүргэдэг вэ гэдгийг энэ инфографаар та бүхэнд үзүүллээ. Эрх чөлөө хүмүүс эрх чөлөөтэй байснаар хүмүүсийн амжиргаа дээшилдэг. Хүмүүс одоо үнцэн бүтээх тийм боломж эрх чөлөө хүнд олгодог. Дээрээс нь эрх чөлөө ялгуурлан гадуурхалтыг ерөөсөө ор мөргө устгадаг, тийм устгах тал руу одоо хүчилдэг тийм хүч бол эрх чөлөө. Дээрээс нь эрх чөлөөтэй газар байгаа ядуу хүн, эрх чөлөөгүй улсад амьдардаг ядуу хүнээс хамаагүй илүү одоо амжиргааны төвшөнтэй одоо зовлон багтай гэх юм уу. Жишээлбэл одоо Иманбаатар энд нэг жишээ авах та. Өдрийн $2.5 эрх чөлөөгүй улсад ядуу хүн авдаг бол эрх чөлөөтэй улсад тэр тийм төвшний ядуу хүн одоо өдрийн $25 ч юм уу тийм олох боломжтой гэсэн нэг тийм статистик номдод өртсөн байдیں۔
За эрх чөлөө бас ёс суртахууны үүднээс авч үзэх юм бол эрх чөлөө бүх үндэстэнд, бүх соёлд, бүх шашинд гүн бат суусан байдаг. Тийм учраас эрх чөлөө универсал шинжтэй. Хэн хаана ямар газар амьдарч байгаас үл хамааран хүн болгонд эрх чөлөө заяагдмал баг. Заяагдмал байдаг тийм шинжтэй. За эрх чөлөөг одоо хадгалж хамгаалахын тулд, сахин хамгаалахын тулд чөлөөт нийгэм өөрийн гэсэн хууль ёстой бас байх хэрэгтэй. Тогтсон хүний эрх чөлөөг одоо хамгаалах тогтсон ёс журам, дүрм журамтай байх ёстой. Эрх чөлөөтэй холбоотой бас нэг ойлголт, бас нэг чухал ойлголтыг Джон Стюарт Миллс гэдэг хүн 1859 онд эрх чөлөөний тухай гэсэн номонд тунхаглаж зарласан. Энэ нь бол одоо no harm principle буюу үл хохирох зарчим. Эрх чөлөө хаана хүн яаж эрх чөлөөгөө эдлэх вэ гэдэг асуудал одоо 100 жил одоо философчдын дунд, сэтгэгчдийн дунд маргаан дагуулж байсан бол энэ хүн энэ зарчмаа гаргаж тунхаглагснараа хувь хүний эрх чөлөө ба одоо төр нийгмийн эрх мэдлийн хоорондох тийм хязгаарыг гаргаж өгсөн. Хүн бусдыг хохироохгүй байх хүртлээр юу дуртайгаа өөрийн зөв гэж үзсэн арга барилаараа хийх боломжтой, ёстой гэсэн зарчмын одоо энэ үл хохирох зарчим илэрхийлдэг. Үүнээс хэтрээд ирэх юм бол чөлөөт нийгэм бас одоо төр засагтай холбоотой тийм албадлагын шинжтэй үйлдэл үүнээс цааш одоо ажиллаж эхэлдэг. Хэрвээ хэн нэгэн хүн үйл хийх явцдаа хэн нэгэн хүнийг хохироогоод эд хөрөнгийн гимтээгээд эхлэх юм бол эсвэл хэн нэгэн хүнийг биеийг хохироох эсвэл амь насанд нь занал хийх тийм үйлдэл хийх юм бол төр албадлагын хэрэгслээрээ одоо хохирох гэж байгаа хүнийг аврахын тулд тэр хүн одоо нөгөө хүнээ хохироож байгаа тэр итгээдэд хөндлөнгөөс үйлдэлийн зогсооно гэсэн утгатай. Энэ тэгээд ер нь бол маш суур үзэл санаа, суур зарчим шүү юм. Бусад үед нь одоо энэ хойшоогоо яваад ирэхлээр бусад үед нь юу яах? Төр засаг яагаад бидний эрхэнд халдаад байна гэд хүмүүс асуугаад тэрнийхээ цаад одоо зарчмыг нь ойлгохгүй байгаа бол одоо энэ одоо үл хохирох зарчим та бүхэнд одоо тэрнийх нь тайлбар гаргалаа нотлохоо болох юм шүү. Энд одоо дурдснаар одоо хүн өөрийгөө хохирох үед одоо хүн өөрийнхөө биеийг өөрийнхөө сэтгэл санааг оюун ухааныг бүрэн захирддаг учраас хүн өөрийгөө хохирох ямар нэгэн үйлдэл хийхэд бусад хүн үүн дотроо төр засаг түүнд хөндлөнгөөс нь оролцож наатаха бол хийх ямар ч эрх байхгүй. Энэ бол үл хохирох зарчмын үүднээс бол. Үүний нэг юунд нь бол энэ суудлын бүс бүсэлсэнгүүгээд жолооч нарыг торгодог байдал бол яг энэ үүний жишээ байхгүй. Тэр хүн өөрийнхөө биеийг хохирооно уу, байна уу, төр засагт бусад хүмүүст ямар ч хамаа байхгүй. Энийг төр засгийн нэрээр албадлагын журмаар хэрэгжүүлж байгаа. Энэ гэхдээ цаашаа явуул амар маргаантай гоё сэдв болно. Ер нь бол хүний бие махбод өмч хөрөнгөд хүн халдаад тэр нь цаад хүнээ хохироож байгаа тохиолдолд тэрийг нь харсан хувь хүн юм уу эсвэл төр засаг тэр үйлдэлийн зогсоох одоо ёс суртахууны эрхтэй тийх одоо үндэстэй гэдгийг л энэ зарчим харуулж байгаа. Энэ дараа нь энэ нь болохоор нийгмийн маш олон харилцааны үндэс суурь тайлбар нь болд юм. Эрх чөлөөтэй холбоотойгоор хувь хүний одоо орон зай гэж юм байна. Тэрүүнд одоо манайхан мэдэндээ хүмүүсийн загтал харилцаа, хувийн өмч, халдчихгүй гэд заадаг шүү дээ. Яг энэ бол одоо энэ санаа бол энэ үл хохирох зарчимтай ер нь бүрэн нийцдэг тийм зарчим байгаа. Эрх чөлөө, хувийн өмч энэ хоёрыг хамгаалдаг хуулиас бол салшгүй холбоотой. Энэ бүх саяны дурдсан зүйл чөлөөт нийгмийн үйл ажиллагаа хэвэн явах хамгийн үндсэн нөхцөл нь. Айн Рэнд нэгэнтээ хэлсэн байт юм. Өмчийн эрх байхгүй бол
хүний ямар ч эрх байх. Амьд явах эрх, бусад үндсэн эрхүүд ерөөсөө байх боломжгүй. Өмчтэй хүн л өөрийгөө бусдын албадлаг, хүчирхийллээс хамгаалах тийм чадвартай байдаг. Үүний нэг жишээ бол тэр нөгөө эрх чөлөөний Магна Харт гэдэг эрх чөлөөний тухай тунхаг гарах үндсэн шалтгаан нь бол эзэн хааныг тэр үеийн феодлууд мөнгөтэй хөрөнгөтэй байсан учраас эсэргүүцэж тэр эсэргүүцлийнх нь одоо зөвшөлтсөний үүднээс зөвшөлтсөний дүн тэр агуу бичиг баримт 1215 онд гарч ирсэн. Энэ бол өмчтөй холбоотой юу ш одоо эволюц гэх юм уу тийм нийгмийн эволюц. Эрх чөлөөний нөгөө нэг ойлголт нь юу юм бэ? Эрх чөлөөний нөгөө нэг ойлголт бол албадлаг. За эрх чөлөө хөгжил дэвшил, ив найр, эд баялаг, хүлцгүй итгэлцлийг төрүүлдэг бол үүний эсрэг үйлдэл болох албадлаг, бусад хүнийг хэн нэгэн албадах тэр үйлдэлээс дарлал мүлжлүүд, ядуурл, үл итгэлцэл, тэгээ дарангуй нийгэм үүснэ. Тэгээ дарангуй нийгмийн төгсгөлд аллах хядлага, харгас аллах хядлага бий болдог. Тийм учраас эрх чөлөөгөө биднээс нүдний цэцгийн мэт хайрлал бол зохилтой. Энэ номонд байдаг баха. Хэрвээ эрх чөлөөнийхөө сөөм зайг одоо дарангуй эрх мэдлэлтэнд найр тавьж өгвөөс тэднүүс эрх чөлөөний чинь бээр газрыг эзлэн суугаад чамааг мөд одоо эрх чөлөөгүй амьтан болгоно гэд хэлсэн байдаг. Тэгэхээр бид ер нь өөрсдийнхөө эрх чөлөөгөө ойлгоод түүнийг энэ эрх мэдлэлтнүүдээс ялангуяа маш сайн хамгаалдаг байхгүй бол болохгүй шүү. Албадлагыг хэн хийд юм бэ? Чөлөөт нийгэмд бол албадлагыг одоо саяны тэр үл хохирох зарчимд нийцүүлэн хууль ёстойгоо нийцүүлээд зөвхөн төр засагт албадлаг хэрэглэх тэр эрхийг нь оноох замаар одоо хорон муу нөлөөг нь багасгахыг ирмэлцдэг. Ер нь бол чөлөөт нийгмийн төр засгийн албадлагын үүрэг бол энэ дараах гурван л хэлбэртэй. Нэг нь гэрээг хоёр хүмүүсийн хооронд байгуулсан гэрээг албадан хэрэгжүүлэх, аль нэгэн тал нь биелүүлэхгүй бол тэрийг шүүхээр оруулан шүүхийн шийдвэрийг албадан хэрэгжүүлэх журмаар. Хоёрт нь болохоор хүний амь насыг хамгаалахын тулд тэр гэмт хэрэгтэн хүнийг зодож явах юм уу, зодохоор дайрж явах үед нь тэр хүнийг зогсоож нөгөө хохирох гэжсэн хүний амь насыг аврах. Энэ хоёр дахь нь. Гурав дахь нь өмч. Хүний бүтээсэн өмчийг бусад хүмүүсээс үүн дотроо бас төр засаг орох ёстой. Төр засагч өөрөө хувь хүмүүсээс бүрдсэн хүмүүсийн зохиосон байгууллага. Энэ гурван үүрэгтэй. Дээрээс нь эрх чөлөөг одоо хаа байгаа газар нь өргөжүүлэн тэлэх, байхгүй газар нь зарим нэгэн эрх чөлөөг олгох, байгаа эрх чөлөөг нь одоо нандинан хамгаалж, сахин хамгаалж явах хэрэгтэй. Тийм үүрэгтэй. Ер нь бол төрийн одоо чөлөөт нийгэмд ажилдаг одоо цомхон төрийн гол хийх ажил нь энэ. Төр өөрөө албадлын хэрэгсэл учраас тэгээд төрд бас бидэнтэйгээ адилхан бас л хувийн ашиг сонирхолтой бас янз янзын ааштай улсууд амьдардаг, ажилуулдаг учраас төрийг хязгаарлах учиртай. Төрийн хязгаарлалтыг бол зохиосны хууль ёсоор үндсэн хууль янз бүрийн хязгаарлалт хийх замаар төрийг төр засаг нь чөлөөт хувь хүмүүсээ эрх мэдэл болон эрх чөлөө болон эрхийг нь зөрчгөөс хамгаалах тийм заалтууд оруулах замаар үндсэн хуулиар хамгаалж болно. Бие даасан шүүх, дээрээс нь чөлөөт сонгуул. Бие даасан шүүх ямар учиртай юм бэ гэхээр хувь хүний эрх чөлөөг тэгж зөрчиж болохгүйгээ үндсэн хууль заасан байж итэл төр засаг нь ямар нэгэн тогтоол шийдвэр парламентын олонхороо төрөө барьж агаад гаргасан тохиолдолд бие даасан шүүх хэрэгжиж ажиллаж ивэл тэр хуулийг нь хүчингүйгээр зарлан хувь хүмүүсийнхаа иргэдийнхээ эрхийг сэргээдэг. Энэ бол нэгдүгээрх нь. Чөлөө сонгуул ямар учиртай юм бэ гэхэд манайхан
чөлөө сонгуулиар мундаг ухаантай, чадaltaй, авьяастай улсуудаа төр зэгсэд гаргадаг систем гэдэг ойлгоцсон. Тэрүүндээ одоо итгээд улс төрчдөөс тийм байх хүнийг хайдаг, тийм хүнийг ирж хайдаг, тийм хүнийгээ одоо энэ яг тийм хүн шүү гэд бие биендээ сурталчилдаг. Гол нь энэ чөлөө сонгуулийн үндсэн үүрэг нь бол муу улс төрчдийг цаг хугацаанд нь их мэдлээс зайлуулах тийм одоо үүрэгтэй. Хэрвээ цаг хугацаанд нь тэр муу урддагчийг зайлуулахгүй байх юм бол энэ нь явандаа нэг бол харгас хувьсгал гарч иж тэр улсуудыг төрцхийн эрхээс авч хаяна. Энэ нь тэгээд нөгөө хөгжил дэвшил одоо их чөлөө буцаад хумигдах шалтгаан болно. Яагаад гэвэл тэр хувьсгалаар гарч ирсэн улсууд нь бас л өмнөхдөг адилхан тийм дарангуйт гэдэг л. Тэгэхээр одоо чөлөөт нийгэмд ийм юм гаргахгүй байх одоо гал хамгаалагч бол энэ чөлөөт сонгуул. Чөлөөт сонгуул явуулах арга ажиллагаа ямар байх, ямар хэлбэртэй байх эднүсийг бол энэ номонд бас ерөнхийд нь тайлбарлагдсан байгаа. Би зүгээр энэ 120-30 хуудастай болохоор та бүхэнд ерөнхий санаануудаа хэлэх гээд зогс дурдж байгаа шүү. За чөлөөт нийгэмд бас нэг хүмүүсийн одоо төөрөлддөг гэдэг ийм батал руу бичсэн нэг санаа бол чөлөөт нийгэмд тэгш бус байдал газар автсан гэж хүмүүс үздэг, тэгэж боддог. Бодит байдал дээр бол чөлөөт бус нийгмээсээ илүү чөлөөт нийгэмд тэгш орлогын тэгш байдал болон боломжийн хуулийн өмнөх тэгш байдал зэрэг энэ янз бүрийн тэгш байдлууд хамаагүй илүү дээр байдаг. Энэ слайд инфографикын доор үзүүлсэн чөлөөт бус нийгмийн тэгш бус байдал гэдэг юм бол энд санхүүгийн ямарч санхүүгийн тэгш байдал ерөөсөй байхгүй. Иргэдээ арьс өнгө, язгуур ухсаа, хүүс, шашин шүтлэг, эрх баригчтай таатай байдлаар нь ялгаж гадуурхдаг. Биднээс бол энэ социализмын нийгэмд нэлээд олон жил амьдэрсэн. Биднээс энэ зах цухаас нь битгийгэл арьс махаар энийг мэдэрсэн. Энд бол дарангуй нийгэмд ийм чөлөөт тэгш байдал гэдэг юм ерөөсөө байх. Баялагтай холбоотой болоод ирэхлээр чөлөөт бус нийгэмд баялаг бүтээх хувийн үнцийг өөрсдөө олж авах эрх мэдэл зөвхөн элит одоо намын дарга одоо юу гэдэг төв хороо намын гишүүдэд л байсан. Бусад хүмүүс тэр боломж нь хаалттай байсан ч маш өндөр зовлон зүдгүүр давжээ тэрүүнд хүрдэг тийм үүтэй. Чөлөөт нийгэмд бол бүх хүнд боломж нээлттэй. Тэгш байдлын төрлүүд дотроос хуулийн өмнөх тэгш байдал бол хүн бүр хуулийн өмнө тэгш байна гэдэг зарлан тунхагладаг хуулийн өмнөх тэгш байдал бол маш чухал одоо зарчим. Үүний одоо энэ яагаад чухал вэ гэхээр хууль ёсоор чөлөөт нийгэмд хувь хүнээс гадна төр засгийн үйл ажиллагааг өөрийг нь хязгаарлаж хэмжээдэг. Яг төр засагт байгаа төр засгийн байгууллага, төр засагт ажиллаж байгаа хүн иргэдтэйгээ адилхан хуулийн өмнө хариуцлага хүлээдэг. Одоо Монголд бол тэр байдал ямар байгааг та бүхэн мэдж байгаа хэрэг. Тэгэхээр манай улс чөлөөт нийгэм дотор байна уугүй юу гэдгээ та бүхэн бодоорой. Тэгш бус байдал, тэгш байдалтай холбоотойгоор одоо энэ нийгэмд одоо өргөн дэлгэр хэлэлцэгддэг нэг юу байдаг. Хэллэг ойлголт байдаг. Энэ бол шудраг ёс. Шудраг ёс ер нь бол харилцааны шудраг ёс, түгээлтийн шудраг ёс буюу хуваарлтын шудраг ёс хоёрхан төрлөл байдаг юм байна. Гэтэл одоо зүүнтнүүд энэ төр засгийн албадлаг ашиглах эрсмэлзэлтэй улсууд болохоор голчлон энэ хуваарлтын тэгш шудраг ёс гэдэг концепцийг баримталж өөрсдийнхөө муу мухай зүйлийг хэрэгжүүлдэг. Энэ харилцааны шудраг ёс бол юунаас ургаж гардаг вэ гэхээр хувь хүмүүстэй харьцах үед л шудраг ёс гэж зүйл гарахаас биш
бусад ямар ч тохиолдолд шудраг ос гэсэн тийм үйлдэл гарахгүй. Хүн өөртөө шудраг байна гэж байхгүй. Хүнтэй харьцаандаа л шудраг бус уу гэж хүний үйлдэлийг дүгндэг болохоос биш бусдаар нь тийм дүгндэггүй тийм юутай учир шалтгаантай юм байлээ. За дараагийнх нь энэ тэгш нөгөө чөлөөт нийгэм гарч байгаа хүмүүсийн ур чадвар, авьяас чадвар, нөөц болцооноос шалтгаалаад гарч байгаа орлогын тэгшүүс байдлыг тэгштгэх гэсэн асуудал маш их гардаг. Тэгээ үүнээс ургаад одоо энэ хамгийн гол одоо үзэл санаа гэх юм уу юу нь бол одоо энэ egalitarianism гэдэг энэ үзэл байгаа. Энэ бол бүх зүйлийг тэгштгэх, орлогыг тэгштгэх, бүр байтлаас үлдээ боловсролыг тэгштгэх гэсэн юундээ хүртэл өөрөөс нь тийм үзэл санаа. Энэ бол чөлөөт нийгэм маш хортой. Яагаад гэх юм бол чөлөөт хүмүүсийн үйлдэлийг хорж хязгаарладаг учраас нийгмийн хөгжил дэвшлийг хязгаарлана. Тэгээ цаашдаа бүх хүмүүсээ ялгуурлан гадуурх нь баяныг нь баян гэж хэлээд баянаас нь татвар аваад ядууг нь ядуу гэж үзээд тэр хүнд албадлаг хэрэгжилж нэг өсөндөө өмчийг хурааж авч дахин хуваарлалт хийх одоо тийм одоо зорилготой улс төрийн хөдөлгөөн. Энэ үр дүн тэгшдэх нь маш хор нөлөөтэй шүү. Манад одоо оюутлагоогоо хуваая, тавталгоогоо хуваая гэдэг чинь ер нь egalitarianism-ийн юу одоо илэрлэл нь харагдаж байгаа шүү. Энд бас прогрессив татвараас орно. Прогрессив татвар чинь шатлан нэмэгдэх татвар шүү дээ. Одоо манад эд яригдж чинь шатлан нэмэгдэх татвар авъя. Баячуул нь илүү их баян байгаад байгаа учраас баяжуутаас нь илүү аваад арай бага мөнгө олж байгаагаас нь багыг авъя гэдэг чинь бол яг л энэ зарчим. Энэ бол явандаа манай нийгмийн хамгийн бүтээлч, хамгийн овсгоотой, хамгийн ажилсан хүмүүсийг ажил хийх сонирхолгүй болгоно. Одоохондоо гайвах л та хэдэн жилийн дараа үр дүн гарах л баг. За энэ чөлөөт зах зээл чөлөөт нийгэмд л одоо үүсэж бий болж тэнд ажиллана. Чөлөөт зах зээл болохоор хувь хүний чөлөөт хувь хүмүүсийн сайн дурын харилцаа солилцооноос одоо аяндаа үүсдэг өөрөө үүсдэг тийм дэг журам шүү. Чөлөөт эдийн засаг бол. Чөлөөт эдийн засагт хүмүүс яаж баяждаг вэ гэхээр хэрэглэгчдэд одоо таарсан үнээр чанартай бараа бүтээгдэхүүн нийлүүлэх замаар хүмүүс мөнгө олдог. Хүмүүс тэгж баяждаг. Чөлөөт зах зээл монополийн тухай ойлголт ерөөсөө монопол байн мөнхөд оршин байна гэсэн тийм нөхцөл байхгүй. Яагаад гэх юм бол тэнд мөнхийн өрсөлдөөн байдаг учраас ямар ч монопол хэсэг хугацааны монопол гэж монопол шинжтэй аж ахуйн гэж хэсэг хугацааны дараа заавал өрсөлдөгчдөө одоо ялагдна гэх юм уу ер нь бол зах зээл дээр ноёлж чадахгүй л гэсэн утгатай. Чөлөөт эдийн засгийн тогтолцоонд үнийн систем ажилладаг. Биднээс өмнө Хайкийн яриан дээрч Милегийн үн дээр цухс дурдаад өнгөрсөн. Үнийн систем доголдолгүй ажилладаг. Энд төр засгийн ямар нэгэн интервенц байхгүй. Интервенц байхгүй болохоор үнээр дамжаад эдийн засгийн тохируулга хар аяндаа одоо зах зээл дээр өрнөн. Хэрвээ төр засаг хөндлөнгөөс ямар нэгэн одоо арга хэрэгслээр оролцоод эхлэх юм бол зах зээл гаджуудаад энэ чөлөөт нийгэм дотор ажилладаг энэ чөлөөт зах зээл маань доголдож эхэлнэ. Тэгээ явандаа нөгөө зах зээл бүтлгүүтлээ зах зээл хямрлаа гэж юмд тулж очино. Гэхдээ үүний үндсэн шалтгаан бол энэ төр засгийн интервенц шүү. Тэгээд төр засгийн интервенц чинь одоо мөнгө хэвлэхээс ахгуулаад төрөл бүрийн янз бүрийн зохицуулалт гаргах стандарт нэвтрүүлэх хэднээс чинь бүгд л орно шүү дээ. Тэгэхээр төр засагтай холбоотой альва одоо эдийн засгийн хөндлөнгийн оролцоо бол маш хор нөлөөтэй. Нийгэмд ч гэсэн ялгаагүй дээ.
Чөлөө зохицуулын эдийн засгийн үеийн юу олон улсын худалдаа бас маш сайн одоо жишээ нь болдог. Улсууд сайн хийж чаддаг юмараа хоорондоо арилжаа наймаа хийгээд байвал үүнээс нь юунууд одоо улс орон төр арилжаа худалдаанд чөлөөтэй оролцож байгаа улс орон бүр л хожно. Одоо манайхан импортын татвар 50 янз янзын одоо худалдааны тариф 50 гэдэг нь ер нь бол буруу. Яагаад тэгэхээр эдийн засгт байгаа альва төрлийн ашиглах нөөц бол хязгаартай. Тэр хязгаартай юмыг авчиад дотооддоо юм хямдхан дотооддоо бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх нэрээр өндөр өртгөр худалдаж авснаар одоо хажууд хятадд хямдхан зарагдаж байгаа зүйлийг Монголд одоо 2000-аар үйлдвэрлээд хэрэглэх хятадаас 100 төгрөгөөр худалдаж аваад хэрэглэх хоёрын хооронд 1000 цаасны зөрөө гарч байгаа. Гэтэл энэ зөрөө бол хэрв за хадгалж чадах юм бол үүнийг илүү өөр одоо үр дүнтэй одоо баялагт хөрөнгө оруулах боломжтой, үр ашигтай зарцуулах боломжтой. Тэгэхээр энэ тарифын бодлого, импортын бодлого бас буруу манад яваад байгаа шүү. За нөгөө дээрээ ярьсан тэр хувийн өмч, энэ хуулийн засаглал, энэ хүний эрхийн тухай ерөнхийд нь тайлбарлсан слайд байна. Хуулийн засаглал яагаад хэрэгтэй вэ гэсэн тэр мэдээр юун дээр ярьсан нөгөө хувийн өмчийг хамгаалахад маш чухал. Дээрээс нь төр засгийн үйл ажиллагааг хязгаарлах гол одоо суурь нь үндэс нь бол энэ хууль ёс шүү. Англиараа rule of law гэдэг. Тэгээд би бол хууль ёс гэж орчуулд энэ нөгөө юуныхан инфографик болохоор хуулийн засаглал хичээж. Энэ маш чухал. Хэрвээ энэ доголдоод эхлэх юм бол чөлөөт нийгмийн бүх зохицуулалт доголддог. Тийм учраас одоо үүнийг сайжруулахын тулд тэр чөлөөтэй сонгуул явуулах одоо хэрэгцээ шаардлага гардаг шүү. Эрх чөлөөтэй холбоотойгоор бас нэг ярих юм нь энэ хүлцэхгүй гэсэн асуудал байна. Англиар бол tolerance гэсэн утгатай. Манай нийгэмд ч бас гардаг да. Өөрийнхөө хүсэл таарахгүй, хүсэл зоригт нийцэхгүй хүмүүсийг янз бүрээр хочилж, доромжилж дайрах, эсвэл тэрийг нь хориглоё, хаая гэсэн тийм санаа их гаргадаг. Чөлөөт нийгэмд бол ийм байх ёсгүй. Яагаад гэвэл чөлөөт нийгэмд ямар нэгэн үзэл санааг одоо ялгуурлан гадуурхаад ихэлвэл түүнээс нь хор хохирол гарах боломжтой. Үүнийг Мисесгүй хүртэл нэг номондоо бичсэн байдаг. Болдгсон бол энэ фашизм, коммунизм, энэ коллективизмын үзэл санааг хорчих юмсан. Гэхдээ энэ бол зарчмын хувьд буруу. Би тэднүүсийн үг хэлэх юуны төлөө нөгөө одоо тэмцэнэ гэсэн маягтай нэг тийм үг хэлсэн байдаг. Тэр бол үнний ортой. Яагаад гэвэл хэрв чиний одоо ямар нэгэн үзэл бодолтой байгаа тэр үзэл бодлыг чинь бодол руу чинь хэн нэгэн хүн дайрч давшлах, сөрөг аргумент гаргах үед хоёр ач холбогдолтой. Дор хаяад чи өөрийгөө хурцлж чадна, өөрийн чи итгэл үнэмшил нэмэгдэнэ. Хоёрт нь тэр хүний дайрж байгаа, гаргаж байгаа санал дотор юу яах одоо ирээдүйд эд баялаг юм уу үнэт зүйл болох боломжтой ямар нэгэн тийм суур санаа явж иж магадгүй. Тийм учраас энэ хүлцэхгүй гэдэг нөгөө өөр үзэл бодолтой хүмүүсээ чөлөөт нийгэмд одоо хүлээн зөвшөөрж чөлөөтэй маргалдаж мэтгэлцдэг байх ёстой гэдэг зарчмыг би энэ номноос гарч ирсэн болохоор та бүхэн сануулъя гэж бодоод энэ хүлцэхгүй юу нь бол тийм учиртай байлаа шүү. Түүнээс биш одоо төр засгаас хүмүүс одоо шаардаад биш тэр хүн энэ хүнийг доромжилсан учраас энэ Твиттерийг хай, тэр хүний Фэйсбүүкийг хай гэд ерөөсө урайлаад бие бинийгээ урайлан дуудаад байдаг. Тэр бол маш буруу. Тэр өөрийн чинь үзэл санаа тэр хүн таалагдахгүй тэр хүнтэй харилцах хийх юм уу үзэл санаагаа мэтгэлцээд тэгээд ятгахаас өөр арга зам байхгүй. Тэгээд ятгахаас илүү арга зам байхгүй. Тэгээд хоорондоо мууд сайтахаар бол
дахиад тэр үнтэйгээ уулзахгүй байхт л болно л доо. Бас чөлөөт нийгэмд энэ бас нэг дурдвартай юм. Энэ олон санаанууд байгаа л да. Энэ дотроос хамгийн дурдвартай юм нийгмийн хариуцлага гэдэг нэг үг байна. Нийгмийн хариуцлага гэдэг одоо компани болгоноос юу нэгтдэг. Энэ тэнд ажиллаж байхад компани болгоноос одоо нийгмийн хариуцлагын хүрээнд ийм тусламж үзүүлээч инээтрээ гэдэг янз бүрийн шаардлага ялангуяа юунаас ирнэ? Төр засгийн байгууллагуудаас. Энэ бол маш буруу зүйл. Энэ яагаад буруу вэ гэхээр төр засгийн тэр албан тушаалтнууд яах гэж байгаа вэ гэхээр бизнесийн одоо гол үүргээс нь бизнесийг хөндөрүүлэх. Тэр гол бизнесийн гол юу одоо үүрэг бол үр ашигтай ажиллаж ашиг олох шүү дээ. Үр ашигтай байж ашиг олох нь нийгэмд маш ашиг тустай байхгүй. Гэтэл тэр үйл ажиллагаанаас нь тэр улсууд хөндлөнгөөс оролцож нийгмийн хариуцлага гэсэн гоё нэрийн дор халамжийн хөтөлбөрөө одоо төсвөөс гадуур ч юм уу ямар нэгэн гоё сайхан үгээр санхүүжүүлэхийн тулд төр засгийг одоо бизнесүүдийг дарамтлаж байгаа нэг хэлбэр байхгүй. Одоо тэр нөгөө хуваарлтын тэгш шударга ос гэж би нэг галт дурдаад өнгөрсөний чинь бас нэг хэлбэр нь энэ байхгүй юу? Одоо нийгмийн шударга ос гэж та нас зөндөө сонссон доо. Яг энүүнтэй адилхан үг бол энэ нийгмийн хариуцлага буюу corporate social юу лээ нөгөө англи нэрийг мартчих. Responsibility гэдэг баха. Тэр чинь бас маш хорон шүү. Тэгээд та бүхэн иймэрхүү юм цохиулгасан хүмүүстэй таарад ярихаар одоо санал солилцох юм тиймээ болох юм бол энэ бол буруу шүү. Эрх чөлөөний үзэлтэн энийг бол эсэргүүцэж явах хэрэгтэй. Ер нь бол дэлхийд дээр чөлөөт нийгэм ерөөсөө байхгүй. Тэгээ яагаад би ингэж эрх чөлөө мундаг гой гэдэг яриад байгаа юм бэ гэхлээр эрх чөлөөний чөлөө зах зээлийн үзэл санаа 18 дугаар зуунаас одоо олон нийтэд түгээд хүмүүс тэрийг нь хүлээн аваад тэгээд хууль журам нийгмийнхаа одоо үйл ажиллагаанд хэрэгжүүлж эхэлснээс хойш хүн төрөлхтөн одоо өмнөх мянган жил байгаагаараа аж амьдрал нь дэвшсэн. Энэ нь зөвхөн одоо энэ эрх чөлөө энэ капитализмын одоо суур хитгэн зарчмыг нь амьдралд нэвтрүүлэхэд хүмүүн төрөлхтнийг одоо өдрийн $5 одоо мөнгө $5 хөлс авдаг байжгаад одоо $20-30 болтол нь өсгсөн гэдэг төрөөр би нэг дурдсан шүү дээ. Тэрнээс илүү мундагаар юу яасан? Дотоодын нийт бүтээгдэхүүнийг өсгсөн. Одоо 1800 оны үед нэг дотоодын нийт бүтээгдэхүүн чинь миний санаж байгаагаар $500 байсан баха. Одоо тэг чинь дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүн дунджаар бараг $70,000 байгаа шүү дээ. Тэгээ 100 хүрэхгүй 100 гаруй хүн жилийн дотор ингэж хөгжүүлсэн учраас одоо эрх чөлөө зах зээл юм мундаг гэж яриад байгаа. Гэхдээ тэр нь энэ суур одоо энэ чөлөө зах зээл тэгээд энэ эрх чөлөөний суур зарчмуудыг нь бүгднийг амьдралд нэвтрүүлээгүй байгаа шүү. Хэрвээ ингээд бүгдээр амьдралд нэвтрээд хэрэгжээд ирвэл энэ маш их потенциалтай бидний өмнө бүр гайхамшигтай ирээдүй хүлээж байгаа тийм одоо дүр зураг харагддаг. Тэгээд хүмүүс болохоор одоо чөлөөт зах зээл ажиллахгүй, капитализм ажиллаагүй, тийм учраас бид нүс ядуу амьдарч ийн гэдэг тийм юм ерөөсөө байхгүй. Монгол улс ялангуяа Монгол улс ерөөсөө түүхэндээ капиталист нийгэмд ерөөсөө амьдраагүй. Капитализмын хилтерхийлүүл хөлөө дүрсэн усны загтуул хөлөө дүрсэн болохоос одоо хүртэл хамтаж бас давмгаалсан социалист эдийн засагтай шахуу тийм улс шүү. Тэгээд тэр улс энэ хандлагыг өөрчлөхийн тулд л одоо энэ манай клубийнхэн улсууд одоо ингээд иймэрхүү яриа хийгээд энэ одоо үзэл санааны цаад учир шалтгааны та бүхэнд одоо таниулах гэж 7 хоног болгоны 3 дахь өдөр яриа хийж байгаа шүү. Тэгэхээр дахиад хэлэхэд энэ Монгол улс ерөөсөө социализмдаа л явж байгаа бараг буцаад ухарж байгаа шүү. Тэрийг хэлэх гэсэн юм аа.
За энэ слайдн дээр ерөнхий тайлбарлах юм нь бол энэ сүүлийн 30 жилийн дотор хаалттай байсан нийгмүүд чөлөөт нийгэм болж байгаа. Энэ нь яагаад гэвэл технологийн дэвшлээ шалтгаалаад интернет, телевиз, янз янзын одоо сувгаар их чөлөөний үзэл санаа тэр хаалттай нийгмүүд рүү дамжсан учраас одоо ард олон бослог гаргаад тэгээд чөлөөт нийгэм рүү хийх шилжилтээ эхэлсэн. Тэр ихсэн шилжилтүүд яагаад бүтлгүүдж байгааг нь тэр чөлөөт нийгмийг хөгжүүлэх тэр хоёр дахь тэр баган дээр ерөнхийд нь тайлбарлагдсан байгаа. Энэ капитализмыг энэ чөлөөт нийгмийг дээрээсээ доошоо чихтэй зохион байгуулж хийвэл ерөөс амжилтанд хүрдэг юм байна. Тийм учраас үүнийг доороос нь дээшээ чиглэлтэй хувь хүмүүсийн одоо микро төвчнөөс эхлээл одоо өмчийн харилцааг зохицуулахаас ахгуулаад тийм арга замаар тэгээд энэ үзэл санаануудын хүмүүс таниулах замаар ингэж дороос нь эхлэлтэй явуул энэ батсууртай чөлөөт нийгэм болох юм байна. Хэрв зэд ихгүй бол дээрээс нь доошоо чиглэлээр ингээ капитализм одоо чөлөөт зах зээлийг байгуулахыг оролдох юм бол хэсэг хугацааны дараа одоо манайхан шиг ингээ бүтлгүүдэж байгаа байхгүй. Тэгээд буцаад дарангуй нийгэм рүү орох тийм боломжтой байна гэдгийг манай зохиогч харсан байгаа. Энийг та бүхэнд бас хэлье гэж бодоод. Дээрээс нь энэ чөлөөт зах зээл нэвтрэхэд хамгийн чухал юмнуудын нэг тэр юу? Эрх зүйн тогтвортой эрх зүйн зөв тогтолцоо бүрдүүлэх маш чухал. Бид ойр ойрхон хууль ёс гэдээ яриад байдаг нь энэ хувь хүний эрх чөлөө, хувийн өмчийг хамгаалсан энэ хууль ёсыг Монгол улс хэдий ч нэ хурдан тогтоож чадна уу түүнээс биднээс амжилт хамаарна. Хэрвээ энэ ингээд найдваргүй байгаад ах юм бол биднээс ингээ гой сайхан ярьсаар байтал нэг өдөр л чимээгүйхэн биднээс коллективизмын замаар ороод нэг өдөр л дарангуулагчтай болцсон. Орондоос ирнэ. Тийм учраас одоо биднээс энийг их сэрэмжтэй харж ах хэрэгтэй шүү. Хөдөө аж ахуйн шинжилэл хийсэн талаар нэг цухас дурдсан байсан. Энийг нь дурдъя гэдэг нь Монголд бас хамтрал бас болсон шүү, тийм ээ. Хамтаржуулах хөдөлгөөн Оросд болсон, зөвлөлт холбоот улс хоёулаа дампуурсан. Тэгээд яах аргагүй шинэ эргэлтийн бодлого эднүсгээд бодлого гаргаад буцаагаад хувийн аж ахуйгаа жоохон өргөжүүлж тэлсэн. Социализм сүүрэн унтлаа хувийн аж ахуйг далд утгаараа бас бүрэн хоригдчилгүй байлгаад байсан энэ нөгөө энэ шинжлэх хөтөлбөртэй холбоотой. Хятадд бас яг тийм болсон юм байлаа. Мао Цзэдун гарч ирээд бүгднгийн нийгэмчилсэн, улс орноороо ядуурсан, өсгөлөнд нэрвэгдсэн баг 20-30 сая хүн энэ бодлоос нь олж өгсөн. Төрийн интервенцийн хортой юм нь төр интервенц хийх юм бол маш өргөн хүрээнд улс даяар нь хийдэг. Тийм учраас төрийн интервенцээс аль болохоор зайлсхий хийх нь одоо саяны жишээн дээр бол 20-30 сая хүний амьд төрсөн байна шүү дээ. Чөлөөт нийгэм төр засгийн оролцоогүй тийм нийгмийн халамж, нийгмийн үйлчлэгийг үзүүлж болох уу гэсэн чинь судалгаа хийсэн, судалгааны материалууд болсон болно гэж юу гарсан байна. Боловсролын систем дээр сонирхолтой жишээ олсон байна. Энд бол Хятад, Энтхэг, Ган, Кен гэдэг янз янзын улсуудад судалгаа хийгээд үтсэн байна л да. Тэр нь дандаа ихэвчлэн тийм дарангуултай одоо чөлөөт бус нийгэм шүү дээ. Гэтэл тэнд ажиллаж байгаа сургуулиудын одоо ялангуяа алс бүглүү ажиллаж байгаа үйл ажиллагаа явуулж байгаа сургуулиудын дийлэнх нь хувийн хөрөнгө оруулалттай, хувийн санаачлагаар үүсгэн байгуулсан сургуулиуд байсан байна. Тэднүүс нь одоо улсынхаа сургуулийн боловсролын чанараас дунджаас хамаагүй дээр боловсрол олгодог тийм судалгаа хийсэн нэг энэ номд дурдсан байгаа юм. Үүний хоёр дахь жишээ нь бол энэ Шведэд энэ Милтон Фридмангаас ярьдаг да нөгөө боловсролын ваучер гэдэг төр засгийн сургуулийг санхүүжүүлдэг энэ асуудал буруу юм байна. Үүнийг ваучераар дамжуул шийдъя. Эцгийгт нь сургалтын төлбөрийнх нь ваучерыг өгчүүл тэр эцэг их өөрийнхөө хүүхдийг сургах хамгийн чанартай сургуулаа олж авна. Тэр олж авсан сургуулаа сонгон тэр сонголт нь мэрэгэн байна. Яагаад гэвэл төр засгийн хүн биш учраас. Тэгээд тэр сонголтоор дамжуулаад тэр хамгийн сайн сургалт өгж байгаа сургуулийн одоо санхүү бололцоо нээгдээд тэгээд боловсролын чанар сайжирна.
Үүнийгээ дагаад бас өөр тийм санаачлалууд гарч ирнэ. Тийм учраас хамгийн мэрэгэн санаа энэ шүү гэдээ ярьж ирснийг энэ Шведэд бараг л хэрэгжүүлсэн байлээ. Энэ эцэгчүүдэд нь энэ юуг нөхцсөн, эрхийг нөхчихсөн. Тэнгүүд энэ эцэгчүүл нь өөрсдөө сургуулаа сонгодог болсноос нь болоод багш нар нь чадвахчаад сургуулийн хүртээ чанар нь бас нэмэгдсэн гэсэн тийм тайланд урдсан байна лээ. Тэрийг хэлэх гэсэн. Дээрэс нь тэтгэврийн данс энэ эрүүл мэндийн даатгалтай холбоотой. Одоо манай дээр олон жил ярьж байгаа энэ Сингапурын юу хэрэгжүүлэх зүгээр гээд энэ жишээн дээр бол Сингапурын иргэн бүр цалингийнхаа 20% ирээдүйн тэтгэвэр тэгээд эрүүл мэндийн даатгал дээрэс нь орон сууцныхаа ирээдүйн хэрэгцээнд зориулаад нэг тусгай дансанд хадгалах ёстой хуулиараа. Тэгээд тэрийг нь хувийн одоо хөрөнгө оруулалтын сан одоо менеж хийх, удирдах мөнгө төгрөгийг өсгөх ажлыг хийх ёстой. Тэрийг нь хувь хүн сонгодог. Гэтэл энэ нь маш үр дүнтэй ажилтдаг гэдгийг харуулахын тулд энэ Америк нэгдсэн улсад эрүүл мэндийн даатгал нь маш өндөр өртөгтэй, маш их хүнд зөртөлтэй зохицуулт ихтэй байд юм байна л да. Гэтэл энэ хоёрын одоо эрүүл мэндийнхаа одоо эмчилгээнд зарцуулж байгаа мөнгийг нь харьцуулах юм бол Америкт нэг хүн $1000 яг энэ зардалтаа зарцуулаад чанар муутай үйлчлэгээ авч байхад Сингапурын иргэн $160 төлөөд түүнээс илүү чанартай үйлчлэгээ авдаг гэсэн нэг тийм жишээд урдсан байна лээ. Тэгэхээр энэ Монголд бол энэ хувийн даатгалын систем ажиллах нь ер нь хэрэгтэй болов. Хоёр дахь муу жишээ нь Их Британд өөрөө энэ Лондон төвтэй байгууллага шүү дээ. Их Британий иргэн энэ хүн судалгаа хийгээд одоо Их Британий халамжийн энэ бодлого нь маш их өргөжөөд үүнээсээ болоод 3 үеэрээ зөвхөн халамжийн мөнгөөр амьдардаг тийм нийгмийн бүхэл бүтэн давхарга 1940 оноос хойш үүсчихжээ гэдэг. Энэ бол бүр аимшиг юм аа. Одоо үүн дээр нэмэгдээд нөгөө цагаач нар очсон тий. Тэгээ цагаач нар бас яг энийг идлээ сууж яадаг. Тэгээд нийгэмд маш их дарамттай болцсон. Үүнийг өөрчлөх хэрэгтэй гэсэн нэг тийм санаа өгсөн байна. Энэ Шведийн хүн болохоор энэ Астрид Линдгрен гэдэг та нөгөө дээвэр дээр суудаг Карлсон гэдэг ном байна шүү дээ. Тэрний зохиогч Шведийн эмэгтэй. Энэ хүн 1991 онд ийм гомдол гаргаж ирсэн байгаа байхгүй. Өөрөө хуваараа ном хэвлүүлдэг бас ажил олгогч. Тэгээ тэр хоёрын татвар нийлээд энэ хүний орлогоос 102% татвар авлаа гэд тэр үедээ засгийн газраа шүүмжлээд өөрөө социал эмэрхтгээд үзэлтэй. Тэгээд тэрнээсээ болж бөө маргаан дагуулж ирсэн. Энэ хүний жишээ бол энэ 1970-аад оноос 20 жилийн дотор Шведийг энэ халамжийн бодлого сүрүүлсэн байгаа байхгүй. Тэгээд энэ хүн аргаа бараад нэг тийм юу хиччихсэн байна лээ. За төгсгөл нь би тэгээд үзэл санаа бол ер нь хүчтэй шүү. Эрх чөлөөний үзэл санаа одоо жишээлбэл Шинэ Зеландд тэгтэл одоо зах зээлээ чөлөөлөөд хөдөлмөрийнхөө зохицуултыг бууруулад хэдхэн жилийн дотор эдийн засаг нь сэргэс энэ Рожер Дугласගේ сангийн сайд нь хэрэгжүүлсэн арга хэмжээ. Одоо энэ хөрөнгийн нууц гээд номын та бүхэн мэдэндээ Фернандо де Сато гэдэг энэ эрдэмтэн бас ийм нутагтай ийм судалгаа хийгээд тэгээд төр засагтаа санал болгоод төр засаг нь тэрийг нь дэмжиж энэ одоо манай гэр хороолол шиг тийм бүртгэгдээгүй байсан өмчийг бүртгэлийн сайжруулад хялбарсуулад бүртгэлтэй болгосон чинь тэр нөгөө ядуусын дүүрэгт амьдардаг хүмүүсийн амжиргаа дээшилсэн бизнесийн орчин сайжирсан гэдэг нэг юм туршлага байна. Одоо хамгийн сүүлийн жишээ гэх юм бол манай Милээ байна. Милээ бол одоо яг л энэ эрх чөлөөний үзэл санааг амьдрал бодитоор нь хэрэгжүүлж байгаа хүн шүү дээ. Хамгийн сүүлийн амжилтын дурдах юм бол энэ ядуурлыг 57%-аас 17% болтол 2 жилийн дотор сая Цэнгүү ах нэг жиргсэн байсан дээ. Улсын өрийг 59-оос 20% болтол нь 2 жилийн дотор бууруулсан тийм амжилт гаргасан байгаа шүү. Тэгээ одоо хэдүүлээ чөлөөт нийгмийн энэ үзэл санаа энэ юу зарчмуудыг нутагтаа хэрэгжүүлэхийг одоо нутагтаа нутагшуулахыг
зорцгоё. За баярлалаа.